Таныг эмчид өвдөд очих чинь үг дугуй хөөгд гаргаж байна гэж та төсөөлж чадах уу? Танд хэрэгцээтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг санаатаагаар үзүүлэхгүй байна гэж төсөөлж чадах уу? Өөрөөр бол байхад тань өвчтэй, гажигтай юм биш үү гэд таныг чичлээд байна гэж та төсөөлж чадах уу? Шаардлагагүй байхад таны хамаг нарийн нандин асуудал руу хошуу дүрэн таныг байцаагаад байна гэж төсөөлж чадах уу? Би төсөөлж чадна. Эмнэлэг, эрүүл мэндийн газар хаа сайгүй эдгээр хүмүүст үйлчлэхээс татгалздаг. Жигшин зэвүүцэж, илт зүү бусаар харьцдаг билээ. Яагаад гэж үү? Монголын эрүүл мэндийн салбарт лесбиан, гей, бисексуал, трансгендер хүмүүсийг үл ошоосон хэвээр л байна. Хүн бүр эрүүл мэндийн байж болох дээд зэргийн халамж үйлчлэгээ хүртэх хэрэгтэй. Тангараг өргөсөн эрүүл мэндийн ажилтнууд мэдээлэлгүй байдал болон үйл ошуултоосоо бүр мөсөн ангижих ёстой. Эрүүл мэндийн тогтолцоог жинхэнэ утгаар нь эрүүлжүүлэх цаг болсон. Ялгуурлан гадуурхалтыг бүр мөсөн зогсооё.